Нөгөө талаас нь баахан хүмүүсийн амнаас эрүүл мэндийг зольж энэ чинь олон хүний амнаас эрүүл мэндээр эвэгдэж явсан ажиллагаа гэсэн. Зүгээр ч яваагүй. Хамгийн сайн мөр зэрэгцээ явж ясан нөхдүүд олныг алдсан. Алуулсан, хорлуулсан тийм үү? Ийм юм дондор тууссан юм л да. Энэ залуучууд бол энийг одоо сайн мэдэх зөв одоо яг бодитоор нь ойлгож авах гэсэн зүгээр юм байна. Өндөр дээрээс гараад харахаараа өссөн нутаг минь санагдаад байна даа. Өндөр дээрээс буугаад ирэхээрээ зүрх минь догдлоод байна даа гэж нутгийн мараа гэдэг тоо. Сайхан дуу да. Сайхан даа. За сайн байцгаана уу үзэгчтэй. Сайн байна уу? Сайхан аварч байна уу? Сайн байна уу? Сайхан аварч байна уу? Инжиж сайхан авруулж байна дөө манай нутагт. Ер нь бол энэ өгөөжтэй төшөгтэй сайхан нутаг шүү дээ энэ. Хүний төрсөсөн нутаг тэр дундаа Монгол хүний хувьд бол өлгийн нутаг гэдэг бол байнга сэтгэл зүрхэнд хамгийн сайхан дотн хамгийн хүндэтгэлтэй байдаг. Энэ нутгийн одоо амьдрал аж төрж байхад тэр бахархал байнга дүүрч байдаг юм нутаг шүү дээ. Өмг төшгөнд байнга мэдрэгдэж байдаг. Ийм нутаг да. Тэгэхээр та үзэгчтэй өөрийгөө танилцуулаад аль нутагт хаана байна гэдгийг бас хэлээд. За тийм Монгол хүн ч одоо Мэндус асуухаараа нутаг хаана уу? Хаанхын хэн бэ? Хэн хүний өөр байлгийн шүү дээ. Тийм болохоор би энэ Дундгой аймгийн Сайхан ус суманд Хадан гошуу гэдэг газар төрж өссөн. Онгийн голын хувьд төрж өссөн. Одоо өссөн өндийсэн хар вагнаснаас Өндөнгулд дахиж өссөн нутаг маань одоо яг энэ нутаг дотор сууж байна. Онгийн голын хувьд энэ олон цаана харагдаж байгаа тэр өндөр дэрсэн гэдэг ус миний багаан тоглож өссөн. Бууцтай. За манайх одоо энэтэй талдаа гараад буучихсан 13-наас хойш баруун талдаа гараад буучихсан. Энэ болохоор алтхан гадсан хүр гэдэг ус. Ийм бууц байгаа юм да. Тэгээ онгийн голынхаа хөвөнд байна да. Одоо Сайхан уусмаас хойш 28 км байдаг. Энэ голыг чинь усанд нь умбаж, шумбаж, зуны сайхан цагт умбаж, шумбаж, өвөлт нь мөсөн дээр нь тисч өслөө штэ. Сайхан уусмаас 28 гэхэд чинь чигээрийн зам нь голын мяндар тохой гэхээр чинь одоо 3-4 дахин өсөөд 70-80 км болно гэж бодох чинь хагас 30 сая дээр тэшүүр миний унаа байж энэ тэшүүрээр гэртээ хөдөө гэртээ ирж очдөг байлаа шүү дээ. Байгнаас. Ийм л нутагта энэ төрж өссөн би малгад овог цэцгээгийн мөнгө хоёр гэдэг хүн. Энэ өссөн төрсөн нутаг маань Дундгой аймгийн Сайхан ус сум. За үйл ажилд хэрхэлж байгаа юм бол сүүлийн 24 жил 2001 оноос хойш онг голынхан хөдөлгөөн гэдэг овоглоод голоороо овоглоод зүтгээд олоолоо зүтгээд ингээд өдөө хүртэл явж байна да. Нутгаан бүтэн авч үлдэх гэсэн ийм өрнөлттэй он жилүүд миний амьдралын бидний нөхдөй амьдрал утга учир болж 24 жил явжээ. Тэгээ өнөөдөр ингээд 25 гараад байж байгаа нэг ч одоо амархан өнгөрсөн байх шүү 24 жил. Та тэр Нобелийн шагнал авсан гэсэн баха та. Тий хүмүүс Нобел гэдгийг ногоо Нобел байгууллагын шин Нобел гэдэг ингээд сайхан өргөмжлөлөд хүндтэйгээд яриад байгаа. Ер нь бол энэ шагналын утга учир бас сонин содон юм байна. Энэ 650-ээс 1 хүнд 6 хүнд заримдаа яг хоёр ингээд мөр зэрэгтэй ажиллаж байсан хоёр хүнийг бас заримдаа цог оруулдаг тохиолдол байдаг. Үндсэндээ 650-ийн төлөөлөлд жилд болгодог байгаль орчны дээд шагнал гэж олон улсад хүлээн зөвшөөрсөн ярим билэгдсэн юм шагнал. Голдманы байгаль орчны шагнал гэж. Ийм шагнал байгаа. Энийг одоо 2007 онд Америкт очиж авч байсан. ТV-ийн дуудуулаад, улсаан дуудуулаад, тэгээд өөрийгөө нэр дуудагдаад ингээд гарч авахд бол бас их урам зориг ордог юм шагнал та. Монголоос одоо ганц хүн л энэ шагналыг авсан гэж сонссон. 2007 онд би эхнийх нь болно Монгол улсаас авсан. Дараа одоо манайх ч даруй 3 дахь нь энэ жил тодорч чад байна.
Тэгээд одоо тэд нар маань бол насалд зүтгэлтэй сайхан улсууд дахиад 4, 5 дахь, 6 дахин төрөхөд ойрхон байгаа. Ийм шагнал байгаа. Гэхдээ ярилцж яхад голдмны шагнал бий болоод 30 жил болж гин үгүй юу хаад чинь 30 төгсөж байгаа хаа. Тэгэхэд чинь 30 жилийн хугацаанд Монголоос 3 хүн авсан байна. Тийм үү? Тэгэхдээ тэв дуудуулж авч байгаа ш. Тэгэхээр ярилцж исэн голдмны сангийнхантай нэг ярилцж исэн саяхан сонирхоод энэ өөр улсаас ингээд 3-аас дээш хүн авсан байна уу гэсэн чинь энтгэл байдаг гиндэ. 4, 5 байдаг гин. Тэр хүнтэй газар. Тэгээд дараа нь Монгол ордог гиндэ. Тэгэхээр бидний зүтгэл бас олон улсад дэлхийд 3 сая гаруй хүнтэй улсаас 3, тэрүүн гаруй хүнтэй улсаас энэ дээл шагналыг 5 гэдэг. Ингээд бас нэг монголчуудын өнөө цагийн бидний зүтгэж байгаа зүтгэлийн тэр хэмжүүр болох юм да. Байгальтайгаа, нутагтайгаа зохистой амьдрах гэсэн. Энэ бол өвөг дээдсээс өвлүүлсэн их өв соёлын маань үргэлжлэл болж л бидний хийж байгаа ажил шүү дээ. Зүгээр энэ цагийнхан их эвгүй сорилтон дотор явж байна. Эвгүй гэдэг нь өв соёлоо гээсэн, хүн иргсэн та бараг зүгээр зарим үед нөгөө учир мэдэхгүй шоолцгоосон тийм үү? Ийм эвгүй цаг үе бас байгаа юм шиг энэ цаг үе. Дамаагүй залуу үеийнхэн бол их бодмоор болж ирж байгаа. Тэгэхдээ ухаарч байгаа, сэхэрж байгаа залуучууд бас чамгүй олон болж байгаа. Ер нь бол ийм болгосон улсууд нь хэмбэ гэдэг хүмүүс хайгаад байд юм л та. Тэр нь бол одоо жишээлбэл нэг нь бие сууж яах гэсэн. Өөрөөр хэлбэл би одоо 66 оны хүүхэд тийм үү? Гал мөржилтэй. Одоо 60 хүрч байна шүү дээ тийм үү? Монгол тооллоор бол. Тэгэхээр бидний үед энэ сүүлийн үе одоо нийгэм гэж яриад байгаа энэ зохион байгуулалт шинэ тогтолцоороо 92 онд 90 онд ороход 20 настай хамтарч өстой улсууд байлаа шүү дээ бид нар чинь. Тэгээ энэ хурж ирж байгаа өөрчлөлтийн чинь одоо их чухал сайхан юм болж байна. Монгол маань жинхэнэ утгаараа Монгол бол бие даасан тусгаар төгссөн улс болох юм нөхцөл байдал үүслээ гэдэг. Өөрч баярлаж хүлээж авч зүтгэсэн улсууд байхгүй. Тэгэхээр сүүлийн 30 жилийг сайтай муутай бүтээсэн улсууд нь бидний бас дээш үеийнхэн гэсэн. Тэгэхээр энэ цаг үе одоо сайнаар үлдэх юм бол бидний одоо онсон бүтээл болно. Илүү тийм үү? За муугаар хэцүүгээр үлдэх юм бол бас бидний хийсэн үйл гэм нүгэл болно шүү дээ. Тийм болохоор юу гэж хэлэх гээд энэ хөхтэн зэрэгт энэ залуу үедээ дамаагүй тухайн цаг үеийнхээ эзэн байх. Эзэн шиг эзэн байх. Монгол хүн болж Монгол газар нутагт тэр цаг үед төрсөн юм бол тэр цаг үеийнхэн жинхэнэ эзэн үе сайн үлсийг их өв соёл өвдөс өв соёлыг туулж тэнцэж амьдрахыг хичээх хэрэгтэй гэсэн. Бид бол олигтой чадаагүй гэж хэлнэ гэсэн. Өөрөөр хэлбэл байгаль орчиндөө халтай, аюултай, хөнөөлттэй, аимшигтай, цөхрөлттэй болгосон улсууд чинь надаас дэс настай улсууд гэж би хэлэх гээд байна. Эзэд нь уруут нь хэрэг илүү. Энд одоо чи би гэхгүй, тэр нам энэ нам гэхгүй, тэр нь ирэх хуржсэн, энэ нь зүгээр амьдарч байсан гэж ярих хэрэггүй. Бид л энийг байгуулцгаасан гэсэн. Тэгэхээр хариуцлага бидэн дээр байгаа юм. Зүгээр бол хойч үе бол одоо үе нэрэд үе ирнэ, үе төрнө гэж юм байна жамаараа. Тийм учраас хожуу бидний дараа үеийнхэн одоо 40 50-аад насныхан тэгээд 30 гаруй насныхан за 20 миллионоос залуучуудыг бол одоо орж ирж байна араас үеэнд аваад. Гэхдээ эд маань бидний алдааг засах учиртай болох боловч бид нар тийм алдаатай буруу аюултай нөхцөл үүдэг хойж үедээ үлдэх ёсгүй. Ийм учиртай сорилтон дээр яваад байгаа гэж ойлгож байгаа. Манай үзэгчдэнд таны хийсэн бүтээсэн бүхнийг бүрэнгүйц сан мэдхгүй хүмүүс цөөнгөө байгаа хаа. Та яг юунаас олж энэ хөдөлгөөнийг хэвлүүлсэн юм бэ? Тэгээд хүмүүс яагаад таныг жоохон буруугаар ойлгоод идэв юм бэ? Тэр нэг талаар нэг жоохон тэр нөгөө байж байгаач. Энэ 24 жил гэж би дурдлаа. 2001 оны 10 сарын 19-нд энэ голынхаа хөдөлгөөн үүсгэн байгуулагдсан. Энэ голын дагуу амьдардаг 3 аймгийн 8 сумын 130 мянган хүн байдаг. Одоо ч нэлээд өсөж байгаа. Тэр хүн амын нэг тавилантай. Хэзээгээр 3 өөр аймагт амьдарч байгаа. Өвөр хангаа, дундгуу, өвгөнөг тийм үү? Хамаагүй юм шиг сонсогдож магадгүй биеиндээ. Бас зарим хэсэг нь хангай, зарим хэсэг нь тал хайр мэддэг, зарим нь говьд амьдарч байгаа. Байгалийн 3 бүслээр амьдарч байгаа. Нэг тавилантай.
Тэр нь юу гэвэл зэрэг уух усны тавилан нэгтэй гэсэн. Онг голынхан гэсэн үг байхгүй. Онг голынхны хүүхдүүд үүдээ. Тийм учраас уух усны хувь тавилан нэгтэй улсууд аюул тулгараад ирэхээр зохион байгуулалтанд ороод нутгаа бүтэн авч үлдэх гэсэн ийм ажил өрнөсөө л гэсэн үг давчхандаа. Тэгээд энэ 24 жил тийм л хүчин чармайлт нутагтайгаа үлдэх гэсэн хүчин чармайлт байсан. Тэгээд энэ хүчин чармайлт олон сорилтын дундуур бас олон шатараас ухаарал дундуур дараа нь олон оновчтой шийдлийг гаргаж ажилласан ийм онжлууд байсан гэсэн. Монгол нэг хэсэг ер нь ширгсэн гэж сонссон. Манай сайхан бол чинь одоо нутгийнхаа тухай нэг жоохон дурдаад авъя да. Энэ онг гол маань ийм учиртай юм. Нэр нь онг гол. Түүхэн сурвалжууд, судлаач эсвэл нутагт дэрэгдэг домог зүй тэр олон талынх нь ямиг харах юм бол энэ онгон дагшин гол гэсэн утгатай. Улаан ууранд очиж содох нь энэ хангай нуруунаас өөр үлээс одоогийн засаг захиргаар бол өөр хангайн уян зүүн баяодоос маш 52,000 хавтгай 400 км нутгаас ус хураах толгойн бүрдэх буюу 72 том жижиг гол горхиуд нийлээд энэ том гол болоод хангай тал ихээр говийг туулаад говьд очиж говийн 5 нуурын дотор хамгийн томоохонд нь 74,000 км хавтгай 400 талбай үүсгдэг улаан нуурыг үүсгдэг. Тэгээд энэ юу болдгийг ихтэй зэрэг энэ их амьдралыг хангай тал хэрийг туулж энэ их амьдралыг тэтгэж тэр говьд очоод Монголын говь тал хэрийг байгалийн тэнцвэрийг хадгалах онцгой нөлөөтэй ийм гол болдог. Гэхдээ улсууд ганц гол гэж яриад идэх яг мэдээл дутуу болохоор тэгж байгаа. Үндсэндээ Монгол орны чанга урагшаа урссан 5 гол байдаг. Баруун талаас нь нэрлэх юм бол Байдрын гол яваад Бөөн цагаан ор үүсгэн. Наад талд нь Түүн гол яваад Орог нуурыг үүсгэн. Түүний наан Аргун гол яваад Адгийн цагаан нуурыг үүсгэн. Түүний наан Таацын гол яваад Таацын цагаан нуурыг үүсгэн. Дараа нь Онг гол яваад урагшаа яваад Улаан нуурыг үүсгэн. Энийг говийн нууруудын хөндий гэдэг. Одоо мэрэгчлэлтэн судлаачдын хэлдэг юм уу да тогтоосноор говийн нууруудын хөндий гэж нэрлэнэ. Монгол орны дотгошоо урстай их газрын урстай айс авийн томоохон төлөөлөл буюу одоо их нууруудын хотгорын дараа орох олон нууртай шүү дээ. Тэрний дараа орох томоохон нуурын айсаа гэсэн үг. Тэгвэл онцлог нь говьд Монголын говь тал хэрд үүссэн нуур. Энэ нууруудаас энэ 5 гол очоод бий болгож байгаа энэ зүй тогтлоос хамааралтайгаар сүүлийн үед яригадаад байгаа Азийн шар чөтгөр шар шорон түүрэн гэж ярьдаг. Олон улсад хэртгэл гэсэн тийм аюул занлуудыг учруулж байгаа. Өөрөөр хэлбэх юм бол энэ Монголын говь тал хэрийн нутгийн заагаар баруун талаас газрын рельеф алтай их нууруудын завсар хоолойгоор салхины хүч эрчимтэй болоод арцвагдын ара үр хоолойгоор гээд цаг агаар зарладаг шүү дээ Монголын цаг агаар. Тэгээд баруун тийш зүүн тийшээ явахдаа энэ нууруудын айсаа дагаж өнгөрдөг гэсэн үг. Тэгээд энэ салхины эрчмийг бууруулах уу тэр чигт нь хүчтэй шороод дэгдээх үү гэдгийг шийддэг нуур. Энэ 5 нуур. Өөрөөр хэлбэл энэ 5 нуур байхтаа зэрэг энэ хаврын яг энэ цаг үе шиг ийм хатуу цагт хуурай урамшигтай цаг үед их эрчимтэй салхийг нуурууд чигшил үүсгээд агарын чигшил үүсгээд агаар хүндрээд шүүгээд буулгаад салхины хүчийг сааруулад өгдөг. Ийм зүй тогтолтой олон сая жилийн. Гэтэл сүүлийн 50 гаруй жил 60 жил болж байгаа Монгол төрийн алдаатай бодлогод удаа дараагийн социализм үеийн бодлого дараа нь энэ нийгмийн үед гарч ирж байгаа аюултай бодлогод автод бүр эдгээрээс ахгуулаад энэ 5 голуудыг үдийн таслаад амийн таслаад тэр нуурууд ширгэж алга болоод тэгээд энэ Азийн шар чөтгөр шорон түүрэн гэдэг олон улсын хэлдэг бий болоод зүүн Азийн манай хуучин нутаг хятадын зүй хойдлоор яваад шар шорон түүрэн цаашаа Солонгосыг дамнаад Японыг дамнаад зарим үед номхон доллар гатлаад Америкийн баруун руу очдог болсон гэсэн. За энэ ямар хөнөөл үзүүлдэг юм бэ гэхтэн зэрэг эхлээд амьсгалын замын бактерийн өвчлөлүүдийг үүсгэж байгаа. Их хэцүү байдалд оруулж байгаа замдаа эрүүл мэнд нөлөөлж байна тийм үү. Дараа
электрон техникийн үйлдвэрлэл явуулдаг нөхдүүдийг үйлдвэрлэлийн гацааж байгаа гэдэг юм. Ингээд ийм нөлөөнүүд үзүүлээд эхлэнгүүт олон төрлийн аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа гэсэн. Амьдралд нь гэсэн үг тийм. Тийм учраас энэ шарт чөтгөн шарт шорон дүрэн гэдэг нэр томьёо гарч ирсэн. Өөрөөр хэлбэл энэний утга учир энэ 5 нуурт байна. Энэ 5 нуур байж шүү. Зөвхөн Монголын говь, Монгол нутгийг энэ 5 гол биш шүү. Байгалийн тэнцвэрийг хадгалахаар зогсонгоо яах нь зөө тогтлоо. Дэлхийн бусад орнууд дэлхийн нөгөө бөөрөн дээр очиж нөлөөлж байна. Америкийн зүүн үрийг орж штэ. Ийм нөлөөг үзүүлдэг учраас энэ олон улс бол энийг ойлгох ёстой л гэсэн үг. Өөрөөр хэлбэл олон улс ойлгохоос гадна бид ямар нутагт байгаа юм. Тэгвэл бид эндээ бас сайн зөв амьдрал энэ зохистой байдлыг байлгана. Чадахгүй бол өөрсдөө аюултай хохирно. Олон улсад ч хэцүү үр дагавар авчирна гэсэн үг. За тэгээд онгийн гол маань 9 жил алга болсон юм. Өөрөөр хэлбэл алт хөдөлмөрөд 93 онд эхлээд манай голын ихэнд 37 хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрлүүд ажиллаад нөгөө 72 том жижиг голуудыг шилжүүлж байгаа биз. Тэнгүүт энэ гол чинь 437 км урсдаг гол чинь дөнгөж 100 өрөхгүй км урсаад энэ хойно өөр хангаан наа талын 12-ийн наа талын бор ноён уулын бор хошуу гэж байдаг. Тэр бор хошуунаас хэтрэхгүй болоод тэгээ энэ хооронд байж байгаа ус учраас уух усны гоо бол аюул хөнөөлд автаад эрүүл мэнд амь нас тийм үү сэтгэл санаа гэдэг асар их хохирлыг 9 жил үзээд гайхамшигыг туулаад ингээд онголынхаа хөдөлгөөн байгуулагдсан гэсэн. Тэгээ онголынхаа хөдөлгөөн байгуулагдаад нэг голынхан бол ганцаараа яваад дараа барахгүй гэдгийг 3 жил болж ухаарад Монголын голнуудын нэгдсэн хөдөлгөөнөөр 6 голуудын хөдөлгөөнөд хамтарч ажиллаад хууль боловсруулж ажиллаад тэр нь гол мөрний урсац бүрэлдэхэх усан сан бүхий газрын хамгаалтын бүс ойн сан бүхий газар ашиг цомтомл хайх ашиглахыг хориглох тухай хууль гэдгийг бид боловсруулад хурлын гишүүдтэй 41-тэй уулзаад 2008 онд хуулийнхаа төслийг уншуулад Бат Эрдэнэ аваргаар ахалсан 9 гишүүнийг бүрдүүлээд өргөн бариулаад 2009 оны 7 сарын 16-нд батлуулсан юм. За тэгж байхдаа бид 4 буулт хийсэн. Байнгын хорон дээр хилцүүлэг явах үе шат. Чуулган дээр явж байгаа үе шатуудад бид буцаагаад тулгсан. За та нар ийм өөрчлөлт хуулинд оруулал хуулийг батлана үгүй болж чадахгүй. Нэгдүгээрт нэрийг өөрчилсөн. Эхлээ бидний боловсруулсан нэр бол зарим газар нутагт ашиг цомтууд хайх ашиглыг хориглох тухай гэсэн чинь саяын нэртэй болцсон. Урт нэртэй гэдэг нь хож зөөсөн. Үр дагавар нь дараа нь байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар иргэн байгаль орчны төрөөс байлгах шүүхэд нэхэмжилт гаргана гэсэн заалт оруулсан чинь энэ онлын маргаан болныг хасуулсан. Дараа нь стратегийн орд газарт хамаарахгүй гэдэг заалт оруулсан. Гэх мэтээр тийм ийм буултуудыг хийсэн дараа нь хожим маш хортой үр дагавруудыг авчирсан. Тэгээр нь бид нэгийг залруулад 2009 оныхаа намар 11 сар дахиж хуулийн төсөл боловсруулад байгаль орчны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулад бүрэн алтан гэрлэг гэдэг хүн өргөн бариад 2010 оны 7 сарын 8-нд батлагдсан. Энэгээр нөгөө онлын маргаан болно гэдээсэн байгаль орчинд учруулсан хохирлыг иргэн байгаль орчны төрийн бас олох шүүхэд нэхэмжил гаргаж болно гэсэн заалтаа хийгээд хариуцагч гэдэг нэр томьёон дээр нь төрийн байгуул бүх шатны төрийн байгуул албан тушаалтны үйлдэлд эсвүүлдэхүү гэдгийг оруулаад за байгаль орчинд учруулсан болон учруулж болзошгүй хохирол гэдэг нэр томьёог суулгаж өгöd өнөөдөр болон ирээдүйд гэсэн санаа. Ийм эрх зүйн агуулгыг эрс өөрчилсөн тийм үү? Нийтийн эрхийг одоо бататгсан ийм харилцааг бий болгож байгаа засгийн газрыг шүүхэд өгöd энэ хуулийн дээр нь тулгуурлаад тэр намрын гэсэн 10 оныхаа 11 сарын 20-нд нэхэмжил үүсгээд 11 оны 11 сарын 21-нд яг жилийн дараа дээдшүүх бидний нэхэмжилийг хангаад засгийн газрыг хууль хэрэгжүүлээгүй байна гэж тогтоогоод хууль хэрэгжүүлэхийг даалгасан. Өөрөөр хэлбэл нөгөө урт нэртэй гэдэг хуулийг ингээд дээдшүүхийн шийдвэр гарч ирсэн. Гэтэл үе үеийн засгийн газар хэрэгжүүлэхээс сааргалаад дандаа арга сам хийгээд байсан учраас бид нар дээдшүүхийн шийдвэрийг биелүүлэх хуулийг хэрэгжүүлэх ажиллагаа явуулаад Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн дахиад тэлээд гал үндэстэй холбоо болоод идэвхтэй эсгүүдийн нэгдэл болоод ингээд шийдвэртэй үйл ажиллагаа товчхондоо өвгдээдсэн загсан арга билгийг аль зохистой загсан авч хэрэглэнэ гэснээр юу хийсэн байх нь нэг талаараа хууль эрх зүйн талыг мохорлож шүү дээ Монгол талдаа. Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр. Нөгөө талдаа хууль бас
бүгдний дагаж мөрдөх юм хэмжээ. Нөгөө талдаа төр хэрэгжүүлэхгүй байгаа юмыг бид өөрсдөө хэрэгжүүлэхээс өөр аргагүй болоо гэдгийг зарлаад оч хаях ажиллагаа 2010 оны 9 сарын 2 ноён уулан дээр очиж Центрогоолд Пурам гээд хятадын хөрөнгө оруулалттай тагнуулын цагтаа хорондоо нарын ажиллагаатай хавсарсан ийм лоурийн уурхай нөгөөх нь Канадын хөрөнгө оруулалттай Цэрвийн ерөнхөөс сүү бодлолтын оролцоотой ажиллаж байгаа уурхаануудыг очиж оч хаях ажиллагаа гэж нэртэй ажиллагаа буюу техникүүдийн одоо нүдэн дээр нь харуулж агаад сайхан нефт буудаж одоо ингэж үйл ажиллагааг зогсоож хуулийг хэрэгжүүлж байсан удаатай. Энийг бол хүмүүс гайхаад хэтэрхий одоо түрэмгий балмад гэх маягаар ярьдаг. Энэ бол аргагүй хамгаалалт гарцаагүй байдал. Хуулиар ч тийм байдаг. Монгол улсын ирээгүй хууль, үндсэн хууль, олон улсын нэгдэн орсон гэрээ гөнөөц бүгд юмд ингээд бүгдэнд заасан байдаг. Энийг бид нар мэдж тооцоолж хийж байсан. Тийм учраас шүүх бидрийг цагаатгах байсан удаатай. Сонгоны хайрхын дөрвөн шүүх хэрэг үүс гэж бидрийг 5-аас доош гүйжэл яллахаар юм. Бусдын эд хөрөнгийг галдан шатаас устгасан гэдэг сүртэй зүйлээр яллах гэж явж байгаад прокурор оруулж ирээд тэгээд шүүх бол тэр үеийн шүүгч одоо сайн шүүгч байж та Түмэн Жаргал гэж шүүгч одоо байгаа болов гэж бодож байна. Тэр шүүгчд талархах хэвээр тэр хүн яг үндсэн хуулийг барьж иргэнийхэн журам төргийг биелүүлсэн байна. Энэ бол хэрэг биш гэж цагаатгаад алах төгсөж байсан. Ийм удаатай. Дараа нь бид нар дахиад энэ үйл ажиллагааг зарим засгийн газрыг шахах, их хурлыг шахах, үеийн ерөнхийлөгч нарыг үйл ажиллагаа хийхийг энэ дээр анхаарал хандуулахыг одоо сануулгах ийм ажлуудыг хийсээр байгаад энэ хуулийг удаа өөрчлөх гэж оролцсон үеийн засгийн газар. Тийм учраас бид нар дараа нь харуулах үйл ажиллагаа гэж 13 онд явуулаад буу бариад гарнат урдаан тавиад аюулгүй байдлыг хангааж штэ. За энэс өөр арга олдсонгүй шүү гэж үзээд хуулийг өөрчлөхөөр завдсан их хурлын ээлж чуулганы үйл ажиллагааг тасалдлан зогсоож тэр завдалтыг тассан зогсоож дахиад Монгол орны бүх голууд ойтой устай газрууд нэг 2 жил амьдсан юм. Тэгээд 2007 оноос эхлээд энэ гол маань бусад голууд маань эрдгээр ирж говийн 5 нуруу буцад дүүрч амьдрал буцаад хэвэндээ орсон гэсэн үг. Энэ бүхэл хүчин чармаалтын үр дүн гэсэн үг. Тал талын хүчин чармаалт. Нэг талаараа ширүүхэн хүмүүс үл ойлгох ажиллагаанууд нөгөө талаас мэдэхгүй оролцохгүй усууд шүү дээ. Бид дотроо явж байгаа бүх учраа мэдээд явж байсан. Нөгөө талаас баахан хүмүүсийн амь нас эрүүл мэндийг зольж энэ чинь олон хүний амь нас эрүүл мэндээр эвэгдэж явсан ажиллагаа гэсэн. Зүгээр ч яваагүй. Хамгийн сайн мөр зэрэгцээ явж байсан нөхдүүд олныг алдсан. Алуулсан, хорлуулсан тийм үү? Ийм юм дондор тууссан юм л да. Энэ залуучууд бол энийг одоо сайн мэдэх зөв одоо яг бодитоор нь ойлгож авах зүгээр юм. Өөрөөр хэлбэл түүх дандаа сургамж байдаг. Багш байдаг гэдэг. Тийм учраас түүхээс энэ чинь нэг түүх шүү дээ. Нэг үйл явц Монголын өнөө цагийн одоо төрийн бодлогын гажуудал түүнийг зохицуулахын тулд олон нийтийн байгууллагууд иргэдийн ажилласан ажиллагааны үйл явц шүү дээ. Энэ чинь түүхийн нэг экзектэй үе. Тэгээд Монгол орны нийт газар нутгийн 40% буюу 40 гаруй хувь буюу Монгол орны байгалийн тэнцвэрийг хадгалах онцгой нөлөөтэй бүс нутгаар бүтэн байх гэсэн ажил. Тийм ээ. Энэ л хүчин чармаалт. Ингэж явагдсан байдаг. Тэгээд одоо энэс хойш бидрийг яг 2 жилийн дараа шоронд хийчгээд мартуулж байгаа дээд нь 23 жилийн яад авчихсан. Ингэж жоод 2015 оны 2 сарын 18-нд битүүнээр хуулийг өөрчлөлт нөгөө юугаа алдсан төр маань баримжаагаа алдсан төр өөөдсөн төр шүү дээ энэ цаг үеийн төр чинь. Өгдөөс хэлснээр бол өөөдсөн төр гэдэг чинь тамиргүй уусан өөөдөд хавар одоо ингээд бус чадахгүй уусан малыг хилдэг шүү дээ. Тэгэхээр төр ч гэсэн тэгж өөөддөг. Хүчгүй болдог, тамиргүй болдог, төрийнхөө үргийг гүйцэтгэхгүй болдог, чадахгүй болдог. Тэгэхээр н ард олон энийг зохицуулахын тулд хичээдэг ийм л жамтай. Тэгэхээр энэ өөөдсөн төр чинь гадны захиалганд орчихсон, гадны одоо бодлогын хөтлөө юу болцсон хэрэгжүүлэгч нь болцсон төр шүү дээ өнөөдрийн манай төр чинь өөрхий. Тийм учраас энэ улмал тийм болоод байгаа. Тийм учраас тэр чинь увайгүй байдлаараа дахиад бидрийг мартуулж агаад хуулинд өөрчлөлт оруулаад эргээд энэ болоодын нэгэн дээр дахиад уулуурхай үйл ажиллагаа хэдэн зуугаараа явагдаж байгаа. Ер нь энэ хуулиар бол 1782 тусгай зөвшөөрөл цуслагдсан юм. Эргээд одоо хэдэн мянга ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр одоо 15 оноос хойш бид нар улс төрийн
хамтрагч буюу хүсэл зориг нэгтэй шийдвэр гаргадаг хүмүүсийн төрдөж ирэх биш байж таарна тийм үү. Энийг эрж хайж явсаар байгаад өнгөрсөн жил нэг юм 9 жилийн дараа 15-оноос хойш одооны ерөнхийлөгч хүрсэхтэй нэлээ ярилцаж ойлголцоод ингээд хуулийг эргэж өргөмөрхөөр ажиллаж байна. Гол мөрний урсгал зүрэлтгэх усан самбуу газрын хамгаалтын бүс ойсон мөхийн газарт ашиг томтомд хайх шиг хориглох хуулийн шинжилсэн хариулгыг өргөмөрхөөр ажиллаж байна. Гэхдээ энэ хууль одоо Монгол орны байгалийн тэнцвэрийг хадгалах тонцгой нөлөөтэй бүс нутаг дээр 40% буюу тэр газар нутаг дээр хэрэгжихдээ зөвхөн уулуурхай үйл ажиллагаа биш, голтой, устай, ойтой, цэвдэг шүхий газар нутаг дээр бүх төрлийн үйл ажиллагааг юуг нь хориглохыг, юуг нь явуулахыг, ямар хэмжээтэй байлгахыг гэдгийг хянаж үзэх, бүхэлд нь авч үзэх юм том сайн бодлого болгохоор бид нар үзэл баримталтаар нь одоо эд ажиллаж байна. Нэрийг бол Дэлхийн усны хагалбар газар нутгийн хамгаалтын тухай Монгол улсын хууль гэдгээр гаргах нь зохистой гэдгээр үндэслэл судалгаа үнэлгээнүүдийг одоо хийгээд ажиллаж байна. Ингээд ажлын хэсэг байгуулагдсан явж байгаа. Одооны ажил энэ ажил дээр энэ бол одоо Монгол орн бидний өвгдөөсөн өнөөдөр бидэрт өвлөсөн энэ нутаг ямар эрхэм эмзэг инкри нандин нутаг вэ гэдгийг онцлох хэрэгтэй. Энэ нутаг бол энэ Монгол нутаг гэдэг чинь дэлхийн 2 далайн айсав, хойд мөсөн далай, номхон далайн айсав. Зарим талаараа бол судлаач жоохон дутуу ажилласан байж магадaltaй. Шишгтийн голоос ахгүйл дээшээ Атлантын талай газрын дунд Тэнгис орн бас 3 талаа айсавч орн. Дээр нь Төв Асын дотгоштой урстай айсав гэдэг. Дэлхийн усны хагалбар газар нутаг гэсэн үг. Хагалбар ус нутаг. Их. Тэр дундаа 2% нь байдаг ховордож байгаа дэлхийд дахнараа яах вэ гэж ярилцж байгаа цэнгэг усны цэвэр цэнгэг усных нь их өндөр нутаг. Монгол нутаг. Тэгээд энийг хамгаалтанд авсаар Монгол улс дэлхийд дахны өмнө өнөөдөр хүлээс үүргэн биелүүлж байгаа улсын хувьд шүү дээ. Ийм онцгой ач холбогдолтой бодлого болж явах учиртай. Ингээд ч Монгол улсын ерөнхийлөгчтэй маш сайн ойлголцоод ингээд Монголын гол урдын нэгдсэн хөтөлбөр одоо зүтгэж байна да. Гал үндэстэй холбооч бас эргэж үйл ажиллагааны сэргэлтэнтэй орсон ажиллаж байгаа гэсэн үг. Энэ Монголын гол урдын нэгдсэн хөтөлбөр гал үндэстэй холбоо хоёрыг дурдахын учир түрүүний ярьдаг арга үйлдгийг аль зохистой навч хэрэгэл гэдэг энэ хоёр гар юм шүү. Хатуу чанга явах ёстой бол энэ гар нь хөдлөн гал үндэстэй холбоо. Хууль эрх зүйн өнөөдрийн арга замаар хэл амаа олцож явах ёстой бодлого бусад зүйл дээр ажиллах олон нийтийг илүү сайн ойлгож мэдүүлэх ажлыг бол Монголын гол урдын нэгдсэн хөтөлбөр хийнэ гэдэг. Ийм байдлаар ажиллаж байна. Энд одоо залуу үе маань дамаангүй энэ ямар нутаг төрсөн тэг өнөөдөр Монгол хүмүүс төрсөний хувьд хэн гэдэг хүн болоод хаан төрөөд ямар их хувь тавилантай түүнийхээ хариуцах эзэн болоод явж байгаа юм бэ. Бас бид нар шиг удахгүй миний насан дээр очиход хойч үедээ яаж энэ амгалан тайван амьдралыг үлдээх вэ гэдэг ийм үүрэг чинь насан турш чинь хадгалан шүү. Энийг одооноос ухаарч ажиллах юм бол мөн ч нэн сайн бол байна гэдэг зүйлийг онцож хэлмээр байгаа. Одоо 24 он жилийн өмнө би чинь нэг 2001 онд чинь одоо 30 эдтэй л байж тээ. Тийм үү. Тэгээд яг хуу эргээд бодоход залуу наснд ухаарад залуу насны зориг золбоо гэдэг юм их олон юмыг давдаг. Ухаарч хэмжээгүй юм ч гэсэн явдал дундаа ухаарад хурд хүчээр тийм үү. Ингээд зориг хөрвөл ухаа хөрнө гэдгээр явцдаг юм учиртай байна гэж эргэж харж бодож явдаг. Залуус маань ингээд зориг хөрвөл ухаа хөрнө гэдгээр юмаа хэмжиж яваарай. Тэгвэл золбоотой, хэмэртэй, утга учиртай амьдрал болж өрнө шүү л гэж хэлмээр байх юм да. Энэ Монгол улсын одоогийн ерөнхийлөгч хүрс сүхтэй энэ их чухал бодлого дээр хамтарч байгаа үйл ажиллагааны алхам мод сая нөгөө дурддагдаг олон орны хуулийн хэрэгжилтийн төвөгтэй байдлуу тийм ээ. Сорилтууд. Дээр нь энэ өнөөдрийн ерөнхийлөгчийн явуулж байгаа өмнөх ерөнхийлөгчд нартай харьцуулахад ер нь эрх барьж байсан бодлого тодорхойлж байсан улсуудтай харьцуулах хамгийн байгаль орчны оршихуй үндэс улс юм дээр илүү анхаардаг, сэтгэл гаргадаг, үг үйлдэл гаргадаг, чадах ятгаараа зүтгэж байгаа нэг ийм хүн байна гэж бид их онцолж байгаа юм. Тийм учраас энэ тухай ярилцаад санал хүсэл зориг нийлсэн гэсэн үг. За энэ нь болохоор Монголын байгаль орчны иргэний зөвлөгөөд энэ бас л
хэд хэдэн олон нийтийн байгууллагууд 2008 он тэр дунтай Монголын гол нуруудын нэгдсэн хөдөлгөөн. За тарав хамгаалах сан Юмнгөө гэж байсан юм а. Тэр манай аргал хамгаалах сан гэдэг амгаах гэдэг ийм улсууд нэг 4-5 талууд байдаг юм да. Ийм улсууд санал сайжлага гаргаад байгаль орчны нэг 7 загвар төрөм гэсэн үг байлаа. 2008 он. Энийг зохион байгуулалтанд орж хамтарч ажиллах нь чухал юм аа. Тэгээд төртөө хамтарч ажиллах юм шаардлага зайлшгүй байна. Тийм учраас зохион байгуулалтанд орё гэдэг тухайн үеийн байгаль орчны сайд ганц үгттэй ярилцсны үндсэн дээр анх дахь чуулган төрийн бас байгууллагын анх дахь чуулган гэж хийж 2008 онд. За би тэр анхныхын тэргүүнээр сонгогдож. Ингэж явсан үйл явц Монголын байгаль орчны иргэний зөвлөл гэж одоо байгаа. Энэ иргэний зөвлөлийн удирдах зөвлөлд нь одоо нэгдсэн хөдөлгөөний их нэлээд байдаг. Одоо тэргүүнээр галтаа хөгж байж байна. Энэ Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн санаачлагууд ус цэнхэр алт гэдэг одоо яригадаад байгаа энэ үйл ажиллагааг 2-3 жилийн өмнөөс эхэлж гол ажил болгож төрийн байгууллагатай хамтарч явж байгаа. Ерөнхийлөгчийн дээр бас ач холбогдол өгч ажиллаад одоо сүүлийн 2 жилийн ерөнхийлөгчийн Ивэлдор гэдгээр явж энэ цэнхэр алт гэдгээс энэ саяын бодлогууд эдгээр дэвшилттэй зөвлөд гарч ирж байгаа. Ийм шаашаалтай болж байгаа учиртай байна. Энэ залуу үеийг би түрүү дурдлаа. Одоо биднээс энэ эх орныг хүлээж авна. Бид чинь жамаараа одоо явах нь яваад одоо жоохон хэл амн төрүүлээд хийх хөдөлгөх нь бол багсан шүү дээ. Жамаасаараа нэг 60-70 гараад ирж. Тэгэхээр энэ залуу үе маань одоо хойч үе маань дараас ингэж энэ эх орны энэ хөв тавиланг авчих үүрэг нь зайлшгүй ирнэ дээ. Тийм учраас залуу үе маань таа бүгд дээр ирж байгаа. Өөрөөсөө тэгээд хойч үедээ дахиад бидний шиг ингэж сайн зөв амьдралыг үлдээхин төлөө яв бодох болно шүү дээ. Зайлшгүй. Энэ бол ингээл хүрээд ирдэг учиртай. Тийм учраас нэг өнгөрсөн тэр хугацаанд юу болсон, одоо юу болов гэдэг дээр хэлчмээр залуу үедээ зүгээр санамж болгоод хэлчмээр. Бид нар бол олон нийтийн оролцоотойгоор бас хийсэн юм шүү дээ. Тэр хуулийг. Өөрөөр хэлбэл энэ 6 голын хөдөлгөөнүүд Монголын голуудын нэгдсэн хөдөлгөөний одоо 6 гол гэж голуудын хөдөлгөөнүүд байдаг юм л та. Энэ баруун талаас нь нэрлэх юм бол хангилцгийн голыг хамгаалдаг ангир нүдэн мөндөхөө хөдөлгөөн гэж байгаа. Наашаа яваад завхан голыг хамгаалдаг салхин зандаг хөдөлгөөн гэж байсан. Өвгөн маань одоо явчлаа нэлээд настай хүн байж байгаа. Тэрний наана түрүүний ярьдаг байдрын гол түүн голуудыг хамгаалдаг хонгор нутгийн дуудлага хөдөлгөөн байна. Тэрний наана одоо онг голынхан хөдөлгөөн. Тэгээд дийшээ яваад тосон заамар туулгал хөдөлгөөн, туулгалыг хамгаалдаг хөдөр гол хөдөлгөөн. Гэт энэ хөдөлгөөнүүд. Тэгэхээр бид нар юу хийсэн юм бэхээр энэ 6 голын хөдөлгөөнөд хуулийн төслөө боловсруулчаад энэ 6 голынхан дагуу яваад айл болгоноор ороод энэ голын хоёр талд харагдж байгаа айл болгоноор би ч одоо ингээ явах нь 1000 гаруй айл байгаа. Нэг сар гараа эдэр явна шүү дээ. Хонжинжоо ярилцвал хуулиа өмшөөлөө машинтаа ч явж байлаа, морьтой ч явж байлаа. Явган ч явж байлаа. Энэ дагууч 400 км тийм үү? Залуучууд яаж тосох нь вэ? Энэ юу ярьж 400 км явсан гэнэ нөгөө тэ явж байсан. Морьтой байгаас явж байлаа. Машинтаа ашиглалтаа явж ингэж яваад зүтгээд нөгөө улсууд ч ойлгоно шүү дээ. Тэгээд их хурлын 76 гишүүн рүү 3603 мессеж тэр үед мессеж хийлгээдэг байсан. Их хурлын дарга руу 270 цахилгаан иргэдээс. За ерөнхийлөгч сайд их хурлын дарга нар руу бас 300 гаруй захидал иргэдээс очиж байж энэ чинь олон нийтийн хүсэлд зориг байна гэдгээр хууль явж ирсэн байхгүй. Тэгэхээр өнөөдөр бол технологийн шийдэл нь өөр төвшөнд очсон. Одоо энэ цахим орчинд залуучууд энэ мэтээр хангалттай ажилд аргаудад ажиллаж хатал одоо энэ төр засгийн байдлыг харахад ерөнхий цахим орчны урсгалыг нэлээ харж яадгийн шивтэй, харьцахын шивтэй тийм үү? Гэж ажиллах. За ер нь тэгээ биеэрээ эндээсээ гадна хамгийн амархан аргыг би одоо оролцох аргын тухай ярьж байна тийм үү? Үүний тэгжээс одоо тэгж болно гэж. Ер нь бол биечлэн бидэртэй харьцаад яаж оролцохыг тодорхойлоод явуул гэж бид нээлттэй байна. Монголын голуудын нэгдсэн хөдөлгөөн дотор нь 9 бүлхэн байна да. Тэр бүгдэд нь одоо жишээл нэг нь онг голынхаа хөдөлгөөн шүү дээ. Тэгэл одоо 9 бүлхэн байна. Энэ бүгдэд хандны гал үндэстэй холбоороо хандаж болно зүгээр хаана хинтээ хандаж болох нүгөө. За бидний яаж олох юм бэ гэвэл амархандаа одоо лавлах дээр бидний бүх аяг утсан байж идэв шүү дээ. Тэг байж идэв. Бас залуучуудад хэлэхэд хашир одоо сүүлийн үеийн залуучууд хашир хянамгаа бас нэгтлэх хэрэгтэй. Сая миний ярьсан юм үнэн бодлоо юу гэвэл
цахим орчноор ороод цэцгээгийн мөнхөө эргэж ороод эсвэл онголынхын хөдөлгөөн гэж ороод Монголын голууруудын нэгдсэн хөдөлгөөн гэж ороод гал үндэстэй холбоо гэж ороод орох юм бол ингээд баримтууд байгаа. Сая миний ярьсан зүйл би одоо бичдэг янз янзын үйл явдлууд одоо янз янзын хэл дээрч байгаа. Ийм байдаг. Ингээд нягтлаад ойлголт сайн авч болох юм. За ингээд залуучуудаа маш идэвхтэй хэзээгээр бид нэг 60-аас дээш настай улсуудын хийсэн алдаа боловч одоо бүгд Монголын маань хувь тавилан бидний үе үеийнхний одоо хамтын юу шүү дээ. Оролцоогоор зөв болно. Сайхан зөв амьдрал хойч үйдүүлнэ. Тийм учраас залуу юмар идэвхтэй сайн оролцохыг гэдэг бас уриалж хүсэх хэрэгтэй байхаа гэж бодож байна. Баярлалаа танд. За баярлалаа.